Хэдийгээр хууль эрх зүйн орчин маань бүрдсэн гэж үзэж байгаа боловч сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт мандлын хэмжээр буурч байгаа. 2011 онд Монгол улс жилдээ 4.7 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж байсан бол өнөөдөр 2016 оны эхний хагас жилийн байдлаар 36 сая доллар болтлоо буурсан байгаа. Энийг аваад үзэх юм бол үндсэндээ 100 гаруй дахин 130 дахин одоо хөрөнгө оруулалт нь буурсан ийм одоо судалгаа гарч байгаа. Энэ одоо хөрөнгө оруулалт маань яагаад ямар одоо учир шалтгааны улмаас буурав? Үүнд ямар нөхцөл байдал нөлөөлөв гэдэг бол өргөн хүрээтэй асуудал. Эндээс бидний зөвхөн тодорхой төрийн захиргааны албан хаагчид хууль хяналтын байгууллагуудаас тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалтыг буурахад хөрөнгө оруулагчдаас айдас, хүүдс одоо дарамт шахалт үзүүлсэн тийм үндслэл байна уу үгүй гэдгийг шалгах ажлын хэсэг нь ажиллаж байгаа. За үүнээс гадна мэдээж эдийн засгийн нөхцөл байдал, за төрийн бодлогын тодорхой бус тогтворгүй байдал бас нөлөөлсөн байх. Олон одоо учир шалтгаан бол бас буурсан байхаа. Тэгэхээр эндээс бид бол эхний ээлжинд зөвхөн одоо төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагатай холбоотой асуудлыг судалж шалгах ийм одоо ажлын хэсгийг байгуулж ажиллаж байгаа. За Монголын үндэсний худалдаа аж ахуйн тахилмын зүгээс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадны компаниудын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд нэн тэргуунд эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаа илэрхийллээ. За тэр дундаа газрын доорх баялаг төрийн мэдэл байна гэсэн үндсэн хуулийн зүйл заалт нь хэд ерөнхийлсэн учраас уул уурхайд хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах нэг шалтгаан гэж тодорхойлж байгаа юм а. Өмччин бол төр твэрэ байна шүү дээ. Танай компани бол зөвхөн ашиглалтын лицензийн эрхтэй юм биш үү? Ажлыг эрхтэй. Яг өмч гэдэг талаас бол ямар ч бичиг та нарт алга. Тийм учраас бол бид нар танай компанитай харьцаас илүү төртөө чи харьцъя. Засгийн газартай чи харьцъя. Их хурлтай чи харьцъя. Тэр орон нутгийн удирдлагатай чи харьцсан биднэрт илүү баталгаа болж байна гэсэн энэ асуудал маань явсаар байгаа энэ 23 жилийн дараа өнөөдрийн том бодлооны их уср болцсон байгаа. Гэхдээ төрийн нийтийн амралтаа хуулийг гаргаж ирж энэ өмчийг энэ бол мэдээж улсын өмч гэж үг нь орох хэрэгтэй байх. Энэ улсын өмчийн төрийн өмчийг засгийн газар ямар хэмжээнд эзэмшихийг ашиглах юм? Их хурл яаж оролцох юм? Тэгээд дээр нь бол хувь хүн аж ахуй нэгж яаж оролцох асуудлыг тодорхой болгохгүй энэ дандаа арын хаалга тэг явсараа төр дээр бүх юм тунж очиж байгаа. Прокурорын хажууд бол төрийн нийтийн амралтын өмчийн прокурор байгуулж байна. Энэ прокурор нь бол зөвхөн өмчөө хамгаалахаас гадна энэ төрийн нийтийн амралтын өмч хамгийн том бизнес бол энэ уул уурхай дээр явж байгаа, газар хэвлэлийн баялаг дээр явж байгаа. Энийн дээр байгаа прокурорын хамгаалалт байхгүй учраас энэ уул усны асуудал, энэ иргэний байгууллагын асуудал бүх юм бол зөрчилд очоод шүүхтэр очтөрөө хинч авч хилцдэг. За нөгөө төгөр гадны компаниудын хувьд газрын доорх баялагийг өмчилж чадахгүй учраас ганц боломж нь газар эзэмшиж ашиглах хэрэг байдаг. Харин үүнийг орон нутгийн засаг захиргаа эрдэнэ төсчийн хурлаас шийдвэрж байгаа нь авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдох гол нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байна. За хятадын компаниуд аймаг орон нутгийн эрдэнэ төлөвчдийн хурлын төлөөлөгчдийг мөнгөөр худалдаж авах байдал газар авсан гэдгийг танхимын дарга энэ үеэр онцоллоо. Газар эзэмшүүлэх, ашиглах эрх өгдөг этгээд хамгийн их харьцах сонирхол байгаа. Энэ бол хил давнсан хилийн дагуу аймаг бус нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга нартай бол харьцаж байна. Тэдний бүгдийг нэг нэгээр нь авчиж бол хятад улсад бол маш тансаг хэрэглээнд амьдруулж байна. Бэлэг хаддаг өгж байна. Тэгээ өнөөдөр бол гадаад хэргийн яам энэ бодлогоо зангидаж чадахгүйгаас болоод өнөөдөр сум болгоны засаг дарга нар бол хятадтай оч гэрээ ихж байна. Энэ манай үндэсний аюулгүй байдалд бол маш том сөргөөр нөлөөлж байна. Зэмээс эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсгийг анхаарах ёстой гэдгийг санууллаа. Харин ажил олгогч эзэдийн нэгдсэн холбооны зүгээс хий хоосон улс төрчхөн болох хэрэгтэйг сануулсан. За нэг шууданд хийсэн үхрийн нэвэр шиг өөр хоорондоо тэмцэлсэн улс төрийн хэрэглээс болоод томоохон төслүүд гацаанд ороод байгааг сануулсан. Долларын хөрөнгө оруулна гэж засгийн газартай гэрээгээ зурцсан. Энэ онд 1 тэрбум долларын ажил хийнэ гэд уулан тохиролцоод ажлаа төлөвлөсөн. Одоо 9 сар болчлоо ерөөсөө ажлыг эхлүүлж өгөхгүй шүү дээ. Энийг одоо яарлаа шийдэх хэрэгтэй. Areva компани одоо Япон, Францын компани одоо 1 тэрбум долларын хөрөнгө оруулаад энэ одоо Areva компани тэр уурхай ажиллая гэд ингээд байдаг. Гэтэл зөвшөөр лицензээс чинь болоод ажил нь гацчаад хөрөнгө оруулалт зогсчоод байна. Өдөрт нэг байцаагч орж ирэхгүй байгаа үйлдвэр аж ахуйн газар нэг ч байхгүй. Доктортой ажиллагаа дэлгүүр, гуан, ресторан, аж ахуйн нэгжлэр өдөр болгон 2-3 байцаагч ирж байгаа. Энийг бол одоо бүр баримттай бидэнд баримт байна. Тэгэхээр энэ үйл ажиллагааг бол одоо ерөөсөө яаралтай зогсоох хэрэгтэй байна.
За мөн бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн тулгамдж байгаа асуудал нь төрийн хяналт шалгалт гэдгийг онцлоо. Зарим дэлгүүр үйлчлэгний байгууллагуудад өдөрт 2 байцаагч орж шалгалт явуулж дарамт үзүүлж байгаас гадна татварынхан жилийн орлогын төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд ил тод байдлын тухай хуулийн хүрээнд тайлан тавьсан аж ахуйн нэгжүүдийг давхар дарамтлж байгаа нь зохисгүй гэдгийг ч харийн агентлагийн дарагт нь хаяглалаа. За ямар ч тач ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн дээрх асуудлуудыг нэг бүрчлэн судалж шийдвэрлэх арга замыг илэрхийлэх учиртай. Гэхдээ ажлын хэсэгт багтсан эрхмүүд нь бүгд төрийн албан хаагчдаас бүрдсэн бизнес эрхлэгчдийн төлөөллийг багтаагаагүй нь учир дутагдaltaй гэдгийг ч энэ үеэр шүүмжилж байсан юм а.